Ягаад хувийнх нь хэлдэг нь жадгийн болдоотор гэдэг нь Ассан намын гишүүн байсан. Одоо хинтээ амт прокурор өмгөөлөгч одоо анхачны одоо шүүгч байсан тийм хүн байгаа. Одоо ахтай нэг нас оролцоо тийм л байгаа л да тийм. Би мань хүнийг мэднэ манай намынхаа. Яг 2017 онд мань хүнийг одоо юу болоход Жекоч ерөнхийлөгч болсноос хойш одоо энд ингээд одоо ерөнхий шүүгчд томилсон. Тэгээд яг би өнөөдөр юу хэлэх гээд байна вэ гэхлээр одоо энэ жилээ Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэрэг анхаагчдын шүүгч жадгийн болдоотрын хувийн компаниуд гэж хэлэх гээд байгаа. Яагаад гэвэл тэгж харагдаад байгаа. За яаж харагдаад байна вэ гэхлээр гол асуудал нь юу вэ гэхлээр энэ шүүх хурал бол нээлттэй шүүх хурал шүү дээ. Нээлт хурал, нээлттэй хурал шүүх хурал. Нээлттэй шүүх хурал байтал өчтөр нөгөө хэвлийнхэнд нөгөө юу болсон л да. Гол асуудал нь юу болсон бэ гэхлээр нээлттэй шүүх хурал байтал шүүх хурлын эхлэл төгсгөл хоёрыг л одоо телевизээр гаруулад бус үед нь бол гарахгүй. Яасан гэсэн бид нар тийм журамтай гэж. Тийм шүүхийн тухай хуулийг зөрсөн тийм журам байх уу? Тэр би яг сая дөнгөж сая одоо нэг 10 цаг 55 минутанд одоо болдоотор ерөнхий шүүгч би өгсөл гаргасан. Тэ? Тамгын газрынханд хэлсэн чинь танаа тамгын газар чинь манай шүүлхийн нээлттэй хурал гэдэг нь эхлэл төгсгөл хоёрыг нээлттэй болохыг бид нар нээлттэй шүүх хурал гэдэг юм аа гэд. Өчигдөр тамгын газар хариуцлагатай ажилтнаа хэлсэн. Тэ? Би өөрөө хажууд нь байсан. Тийм бол болдоотор тэр журмаа өгөөч. Эхлээд төгсгөл хоёрыг нээлттэй байлгадаг тэр журмаа өгөөч. Ягаад та нар хуулиад авсан журам гаргаад байгаа? Танаа шүүхээс бусад иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, захааны шүүгтэр хар танаа шүүх хурлыг баг ухраагаад үзэж болно, тийм үү? Бэлтгэл дээр нь очиод эхнээс нь дуусла үзэж болно. Ягаад хууль энэ болдоотрын хүслээр энэ эрүүгийн шүүгтэр ингэж яваад байгаа? Болдоотор ягаад манай арслынхныг ингэж хонглоор оруулаад байгаа? Хамгийн сүүлд чинь нэг Батбатар орсон шүү дээ. Тийм үү? Сүүлд нэг 45 хоног шахуу 461 хоригч явж байгаад сүүлд нэг захирамжлал гарахгүй байж байгаад 45 хоногийн дараа захирамжлал гаргаж өгдөг. Гэрөөсөө тоглож байгаа байхгүй юу? Тоглож байгаа. Ийм байдлаар явж байгаа энэ одоо Баян зүрх Сүхбаатар одоо Чингэлтэй дүүргийн шүүгч одоо жадгийн болдоороо чиний хувийн компани биш ээ.